За юу ярьж допингийн талаар ярих гэсэн тийм. Тэгээд допингийн сэдв бол хүн болгоны сонирхолтой сэдв. За энэ тал дээр жишээлбэл би нэг зүйлийг хэлэх гээд байгаа байхгүй. Одоо дээр үед жишээлбэл намайг одоо анх хичээлж байхад 15 жилийн өмнө жишээлбэл энэ бодибилдинг фитнесийн спорт ч өөрөө энэ мэдээлэл маш хомс байсан үед тухайд одоо интернет маш одоо дэлгэрээгүй байсан үед одоо жишээлбэл бол бодибилдингийн тамирчдыг хараад уураг уухах юм бол тэдний шиг болчдөг байсан үе байсан байхгүй. Тэгж боддог байсан үе байсан байхгүй. Тэгээ одоо энэ үе ч гэсэн яг Монгол ч гэсэн бас яг ирээд байна л дээ. Яг одоо ч гэсэн манайхан одоо уураг уух юм бол одоо том одоо бэк боломж гэдэг юм уу те. Одоо мастер бол хүчтэй болох гэсэн ойлголт байгаа гэдэг байхгүй. Тэгээд тухайн үед нь жишээлх юм бол интернет маш хомс байсан. Тэгээд яг тухайн үед интернетийг бас мөнгөөр худалдаж аваад ийм одоо зөвхөн одоо нарийн форум сайт ийм гаргаар одоо юу гэдэг газруудаар би жишээлх юм бол орж энэ стероидын мэдээллийг ч одоо олж авдаг байсан байхгүй. Тэгээд одоо орчин захныг асуудал байгаа юм л да. Тэгээд жишээлх юм бол юм хэрэглэх юм бол бүр амар болчихно ч гэдэг юм уу. Ингэсэн ойлголт байгаа юм. Чи энэ талаар юу гэж бодож байна? Ерөнхийдөө одоо бидний ууж хэрэглэж байгаа энэ уурга амьд юм бол ерөнхийдөө хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу би зүгээр нөгөө цуг хийдэг хүмүүс хүүхд залуучуудаас л хэлдэг. Зүгээр наач зүгээр каш гэж. Зүгээр л бидний хүсээр алдаж байгаа тодорхой хэмжээний амин хүчлээ бид нар энэ нөхцөл нөхөж авах. Бидний бүрэлдэхүүн шүлэр бол тэр юугаар олж нөхөж чадахгүй. Тэгж яа. Тэгээд яг тэр допингийн талаар бол би тэр нүг юу өөрөө ч нэг шеэр хийсэн л дээ. Допинг контрол гэдэг юм маш товч буй тодорхой ингээд танах бол танаа чи өөрөө нэвтрүүлэг хийгээд цацдаас. Тэр ямар ч тэнэг хүн тэрийг уншаад ойлгохоор л сонсоод ойлгохоор. Манай настай гэдэг нөхдүүд манай HTL team клубын залуучууд бол бүгд л одоо допинг гэж ийм бид нар ч бүр аим сүрт юм бодоод идэгсэн шүү дээ. Одоо жишээ би тэрийг нь аваад пак гэх юм бол одоо яг ч юм шиг ингээл ийм жин аваад дөрөв рүү гаргаж аваад ингээл явах. Тэр харин ингэж ойлгоод гэж одоо чи жишээлх юм бол би жишээлх юм бол одоо тэр ваадад ингээ 20 тэр одоо стероид допингийг одоо хэрэглэе гэж бодод юм уу одоо тэр байдагт одоо дээдлийн хязгаарын тун юу ээж болох юм те одоо байдаг бүх төрлөөс нь би хэрэглэе гэж бодод те. Тэгэхээр миний хувьд бол жишээлх юм бол генетик байхгүй учраас би хизээч 400 очихгүй байхгүй. Тэгэхээр энэ ямар хүмүүс тэр 400 тэр 500 500 очиод байт юм бэ гэхээр эн чинь яг ийм одоо байглаас зайсан ийм булчингийн утасны тоош ирэхэд маш олонтой. Тэгээд энэ тестостерон гэдэг дааврыг мэдрэгчтэй хүмүүс тэр одоо тэр маш том булчингийн мастай болж маш хүчтэй болж чаддаг байхгүй. Түүнээс бол энгийн жишээлх юм бол над чиг хүн одоо жишээлх юм бол би ингэж хэлэх гээд байгаа байхгүй. Одоо 1000 одоо ингээд тариа мараа юу ч байсан хамгийн хүчтэй хүч оруулалт юмуд хэрэглээд жишээлх юм бол би оюун бол таслантай барилдаад 10 барилдах би нэг ч тавхгүй л байхгүй. Энийг л хүмүүс юусоо ойлгохгүй тархиндаа шингээхгүй юусоо ийм асуудал байгаа даа байхгүй. Тий, ер нь бол одоо сүүлийн үед ийм болцсон л та. Аль ч төрлийн спортоо тий бөхөр ч гэсэн нэг сайн бүх гарч ирвэл допинг болгочихно. Power lifting-ээр ч гэсэн нэг сайн хүн гараад ирвэл допинг болгочихно. Одоо спортын ямар ч одоо төрөл арай шалтар даамруул орохгүй. Тэгээ наатлын шалтар даам ч гэсэн тархины үйл ажиллагаа сайжруулдаг юмнууд хэрэгэлдэг шүү дээ. Харин тийм. Мань мэдэхгүй ш. Би ер нь бол шалтар даам дээр ч гэсэн одоо жишээлх юм бол тархины одоо цусан хангамжийг сайжруулдаг юмнууд одоо ингээд илтгэдэг юм. Хордлуулдаг тийм юмнууд хэрэгэлдэг шүү. Зөв. Найз нэг би яг энэ одоо энэ допинг контролын тарины талаар бол юм дээр бол яг өндөл би яг ямар тэр хүмүүс яриад байгаа юмыг яг гараад дээр барьчиж үзег байхгүй. Ямар юм байдгийг ч хараагүй. Барьчиж үзээгүй би. Тийм огт миний мэдхгүй сэдвэр хүмүүс яриад тахаар би бол мэдгүй. Тэрний оронд бэлтгэл сургуульд яриад яг юм бол би өөрийнхөө тодорхой хэмжээний. Тэгтээ би нэг юм бол амлаж чадна. Би мэрэгжлийн тамирчин бодоод одоо тэр одоо хилээд байгаа хүмүүс яриад байгаа юмнууд ингээ хэрэглээд эхлэх юм бол би зүгээр л нээлттэй. Одоо би яг уурга амьд юмээ хүртэл гормон дэмжигч тэр одоо юу гэдэг хэрэгэлдэг бүх юмаа би яг хүмүүст ингэж нээлттэй авах юм бол хүмүүс чамайг байхгүй ад зүх шүү дээ. Чамайг юу ч хөө одоо оромжлол ч юм уу юм хэрэглэхээс өлмж чаддгүй мадаггүй л тэгнэ шүү дээ. Нөгөө тэгэл энэ чиний ярьж байгаа шиг яг үгүй тэгж над руу тэх юм бол та нар энийг хэрэглээд миний төвшөнд хүрээ дээр хараад л шүү дээ. Юу яах. Харин тэгж одоо шилхэм бол тэгж зарлж болохгүй байхгүй чи. Тийм үү. Ерөөсөө зарлж болохгүй. Тийм үү. Ямар ч юм бэ чи зарлах юм бол тий зарлах юм бол асуудал үүснэ. Зарлах юм бол асуудал үүснэ. Нөгөөдгөр чи энийг дэмжиж байгаа түгээж байгаа хүн болчих шүү дээ.
дэлгэрүүлэх чад юм болж байна. Би бол нөгөө чи тэрийг ерөөсөө мэдэхгүй гэдгээр л явах хэрэгтэй байхгүй. Энэ чинь нөгөө нэг тоглоомын дүрм гэдэг чинь энэ. Тийм үү. Би ч бас би болохоор одоо нэг хүмүүс тэгэл юу хэрэгжилж чинь яадаг хийдэг гэж хүмүүс ярьдیں۔ Тэгэхээр би яг ийм юм ингэж уудаг, ингэж хэрэгэлдэг ийм бэлтгэлийн юм ингэ бэлтгэлийн дундор ингэ өглөөлөн дээр ингээл чаддаг юм бол би чадхаа хэрэг тайлбарлах байхгүй. Надаас бол зөндөө хүмүүс хэрэглээ ах уу гэж холбогдож ирсэн. Би одоо ийм болмоор ямар тариа хэрэглэх үү гэж байна. Яг нөлөөлөлт хүүхд ер нь бол аим залуучууд амар их юу атсан мэл. Тим юмар надад их ханддаг байхгүй. Тэгэхээр яаж нөхөр бас бид нар ч гэсэн буруу байхгүй. Одоо ингээл мундаг гэсэн ингээл тамирчид ийм ингээл одоо тэднийг өлөр дүүрэлүүлэх ч юм уу. Бид нар бас нэг адилхан powerlifting хөгжүүлэх гэж адилхан чи яг хэрэглэж гэж хийж болохгүй байгаа шүү дээ. Үгүй. Юу чи тийм аим шаад байна. Чи тэгэх юм бол чи Үгүй харин яг хоо чиний хэлгээд дэлгэрүүлэх болох гэдэг тийм бол хамгийн гол нь ингэдэг байгаа байхгүй. Энэ хүн яагаад ийм бэлтгэл хийж ийна гэхээр ийм юм хэрэглэж наа чи допингтэй өнгөө чи допинг хэрэглэж хийж юм болно гэд тэр юу ч мэдэхгүй бата нэг допинг гэдэг юмар бүр эхнээс нь ингээд тархинд нь суулгаад байгаа байхгүй. Тэр хүмүүс яг ингэж яриад байгаа хүмүүс. Тэгэхээр яг хөө тэр доор одоо бидний карьер одоо хийч одоо яг хөө тэр доороос гарч ирэх ирээдүйдээ хідэн ч хөвгтөн тэр болоогүй хүүхдүүд өсөлтийн үед тэр тим янз бүрийн юм хэрэглээд бас буруу гаж нөлөөтэй болчих юм болов ирээдүйг нь алчих юм болов. Тийм болохоор бас бид нар бас юм ярихтаа бас яг хөө тэр одоо тэр тариамарын юмыг яхан бол би хамаалал мэддэг бас мөр тайлбарлаач. Над мэдлэг байхгүй болохоор би мэдлэг байхгүй мөн гэл хэлдэг хөөх. Надад чинь ийм юм байна, ийм зург хүргэн явуулаад би юу юм. Түүнээс бол яг хэрэгэлдэг болоод ирэх юм бол хамаа алгалтай. Одоо надаас асуугаад байгаа хүүхдүүдэд нь би бас мэддгээ тайлбарлал өгч болно шүү дээ. Наадах чи ингэдэм байлээ, тэгдэм байлээ гэдэг. Би өөрөө энэ тал дээр болохоор аач явахгүй. Тэгээд угаасаа гадуур угаасаа дандаа наад чиний хэлдгээр наад ингэж амд амьдсан яриагаар л хүмүүс хэрэгжилж байгаа шүү. Одоо тэгэхээр одоо чи өгшөө тамирчин жишээлх юм бол гэдэг ч юм уу. Эсвэл одоо жишээ хинч үйж болно тийм үү? Ингээд хийчихдээ шүү дээ. Наадах чи ийм байдэн шүү дээ. Ингээд одоо шинжилгээ мэдлэгэж өгүүлэхгүйгээр хэрэглүүлж байгаа шүү. Тэд бид зүгээр одоо анх хэрэглэж байгаа над нэг юм жишээ байгаа заяа. Дарханд юм байлээ. Дарханд ингээд нэг барилддаг бүх байгаа байхгүй юу? Одоо барилддаг бүх. Тэгээ тэрэнд одоо жишээлх юм бол тестостероныг аваачаад нэг юм одоо 10 мл-тэй тестостероныг аваачингуудаа 3 хоногийн дотор хэрэглүүлчих жоохгүй анх хэрэглэж байгаа юм. Тэрийг 3 хургаад хариулчих байгаа. Яаж хэрэглэх вэ? Тэрийг яаж хэрэглэх ёстой гэдгийг нь ярьж болохгүй нэгдүгээр. Хоёрдугаар тэгээд хэрэглэж одоо мэддэг хүмүүс бол миний яриаг бол ойлгоно. Анх хэрэглэж байгаа хүн тийм өндөр тунгаар тестостерон зарчиж байгаа байхгүй юу? Энэ чинь тэр одоо жишээлх юм бол мэдлэггүй энэ одоо энэ маш буруу одоо хэрэглэж байгаа гэж л тод жишээ шүү дээ. Тий. Одоо энэ чинь тэр хүнээс одоо тэр 3 удаа тийм өндөр хэмжээний тестостерон авлаа гэхэд тэр хүнд гаж нөлөөнөөс юу ч илэрхгүй. Тэр ойлгохтой булчин маш нэмж амжихгүй. Тийм. Эний чинь бол дэлхийн хэмжээний одоо жишээлх юм бол маш том тамирчид эмчийн хяналтанд өдөр болгон шинжилгээ өгнө. Байнгын шинжилгээ эрүүл мэндийг хянана. Тий. Ингээд ийм бэжж доор хаяж ингэчиж тэд нар чинь одоо жишээлх юм бол тэр цуснд холестерин энэ байнга өгнө шүү дээ. Байнга тэр даавар шинжилгээнүүд өгнө. Илэг бөөр зүрх мөрхөө байнга шалгуулах нь. Эн чинь өөрөө маш их мөнгө зарлах юм. Яг сая хоёул өмнө ярьсан шүү дээ тий. Чи яагаад ингээд тэр Оросдоо очиод ингээд поро тамирчин болоод одоо ингээд дэлхийд ингээд яахгүй юу саадуулаад байгаа юм гэж байна. Би бол хизээч Монголд за тийм юм хэрэглэх байсан чи би хизээч Монгол хүнээс би. Монгол би яагаад тэр Орос ингээд гэдэг баг тамирчдаар чи би тэр шинжлэх ухааны дагуул юм байхгүй. Ирээдүйдээ учрах надад одоо тэр хэрэг гаж нөлөө хор юм гардаг юм бол ирээдүйдээ гарах надад учрах хор нөлөө маань ч гэсэн арай л энэ харанхуй Монголд ингэж хийчихснаас л тэр хүмүүсийн доор очиж илүү харанхуй амд амьдсан яриагаар хийжсэнээс үсттэй. Ер нь ерөнхий харанхуй одоо яг чиний хэлгээр амд амьдсан яриагаар ингэж хийжсэнээс тэр Оросд нь мөнгө төгрөгөө барьж тэр мундаг баг тамирчдын дунд ороод тэр эмчийн хяналтанд орно тэр өндөр шинжилгээ мэн нөгөөд ингэснээ одоо бодолд андрын малч тэр том тамирч одоо 20 хэдэн жил одоо тэр 400 хэдэн килограмм 440 50 70 80 кг суугаа тэр формыг бариад 25 жил бариад шүү. Тэр юуны яагаад одоо 20 настай байхдаа 440-д үргэлжлүүлсэн одоо 45 6 хүрчээд 440 үргэлжлэл.
тэр их эмч нарын тэр их мундаг багийн одоо тэр шинжлэх ухааны дагуу явсны ард ач гавь. Ер нь бол яг тэгж бодсон. Яагаад гэвэл тэр хүний нөгөө генетик. Тэр хүний нэгдүгээр генетик, хоёрдугаар тэр хүн чинь маш эрүүл байхгүй. Ив эрүүл хүн байхгүй. Ив эрүүл гэхэд чинь ив эрүүл гэхээр одоо шинжилгээ юмда хамт 5 цул эрэхт нь ив эрүүл нэгдүгээр. Тэгээд тэр гаднаас авж байгаа янз бүрийн юмнуудыг чинь одоо ингээд хэрэглээд шингээж чадчихээн. Тэр юмнуудыг чинь одоо юу гэдэг юм байгаа тэр хор сөрөг нөлөө мань хүнд бол маш бага гарч байна. Тэгээд тэр зүрх судасны систем чинь одоо тэр холестерин муу холестерины түвшин нэмэгдэлт нь бага шүү дээ. Тийм учраас тэр судасны бүгдлэрэл нь мань хүн тохиолдохгүй байгаа учраас мань хүн одоо хүртэл одоо ийм формтой. Одоо тэр хүн одоо энэ 40 настай та. Түүнээс бол яг 100 одоо шилэх юм бол эмчнэрийн хяналтанд орчих юм бол чи 100 одоо эрсдлээсээ тий яаж ариллагч бас ойлгуулаад явахгүй юм байна. Тэр чинь бол тэр хүн бол яг л өөрөө мэдсэн л байгаа. Мэдэрсэн одоо өөрөө тэр Константинов нас орсон шүү дээ. Тэр хүн бол зүрхний шигдээс болоод нас орсон. Яг зүрхний шигдээс болсон яг тоочны мэдээлэл нь бол байхгүй байна. Гэхдээ тэднэр чинь бол угаасаа тэр эрсдлээ ойлгоцсон байхгүй. Хизээ нэг өдөр үхэж магадгүй. Гэхдээ би энэ төмөртөөгөө дууснаа л гэсэн. Тийм л хүмүүс юм. Тийм. Одоо тэгэл яг л наадаас төлөвлөлтөнд л ойлгох хэрэгтэй. Тэр чи ирээд дэлхийн хэмжээний тамирчин болоод одоо тэр эрсдлээ би ойлгож би хизээж үхэж магадгүй. Одоо өөрийнхөө амь насыг л би динжин тавьж энэ үн дээр амжилтын араас л явах гэж байгаа байхгүй. Тэрийг л тэр зүрх мөрхний тэр зүүн ховдол чинь томорно. Тэр гарцааг үзүүлжсэн бол одоо ч гэсэн үзүүлэхэд бол магадгүй баг зэрэг томорцсон л байдаг. Одоо найз нь би яг жилд нэг удаа илэг бүр 5 цул зүрх өнгөтийнхөө нарийн бичлэг бүх юмд орд. Яг одоогийн байдлаар бол миний зүрхний хаан орон товдол зузаарсан юм. Одоогийн байдлаар яг одоо би хамгийн сүүлд сая би юу бас 4 сар шинжилгээнд орсон. Зүрхний. Тэгэхэд бол надад яг одоо тэгтээ яг чи урьдчилан сэргийлэх эмчилгээ жилд нэг би хийлээ. Яг одоо зүрх томрох одоо тэр янз бүрийн ховдол яг яванда томнол гэхдээ яг бас гинт ингэхгүй урьдчилан сэргийлэх гэдэг яг тэр зүрхний эмч тодорхой хэмжээний ийм тарианаад бичиж өгдөө. Энийг хэрэгжилж очие бас одоонд бол яг томорж ингэсэн юм алга. Ирээдүйд бол яванда томно. Тэгтээ бас нэг урьдчилан сэргийлэхээр ийм эмчилгээ ингэж явж яхад зүг гэдэг утгаар надад. Тэгээ би яг бас нэг жилд нэг удаа зүрхэндээ эмчилгээ хийлээ. Тэгээ тэр эмчийн хяналт эмч өгсөн юм. Нэг 7 хоногийн эмчилгээ хийж тэр юмнууд нь бол надад байд. Одоо ийм хизээ. Тэгэхээр харин нэгдүгээр тийм дээ. Хоёрдугаарт одоо Кирилл Саражов энэ ч юм бол тэр бол цэвэр одоо өөрийнх нь генетик маш том биетэй гартаа тэгээд тэр одоо тэр ихний жилдээлэхэд тэр хүн чинь бараг хэдий хэлээд 70 кг чинь нэмжсэн шүү дээ. Нэг жил хичээл хугацаанд л тэр чинь. Тэгэхээр чинь тийм 19 настай хүүхд өсвөр үеийн залуучууд хүүхд тахтал 290 мөрөг шахаж байсан. Тийм учраас бид нар чинь нэгдүгээр тийм ген байт юм аа. Хоёрдугаар хөдөлмөр байт юм аа. Тэгээ яг энийг л одоо манай залуучууд бас ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгээд шууд л нэг захын гудамд явж байгаа нөхрийг пак гэж шаачгаа бүг гээл тийм болчдөг гэсэн нэг. Тэр нэг одоо тэр өөрөөсөө дээр тавьсан бишин дээр бол тэр нэг бүх гээд байгаа нөхөр бол амар хэзэлжтэй. 150 шахдаг хүн бол маа энийг яг л 250 шахаж. Монголд 250 шахдаг хэдэн байгаа. Хэрвээ тэгж шахдаг бол дэлхийн рекордыг эзэмшиж болоход амархан шүү дээ. Тэр нь яриагаа тийм. Харин тэрний яриагаар тэгж ярьдаг бол дэлхийд одоо рекорд гэж яриад одоо тэгж яриагаар Монголд л одоо жишээ нь Монголын хөвтө шахлын рекорд гэдэг юм. Монгол 250-аар шахдаг хэдэн хүн байт юм. Тэгэл гаргаад тэр хүн бол бас тэгэд яг тэр шиг бас залуучууд бас амныхаа зургаар тий бас ингэж хүний амжилтыг нэг бол хатаагсандаа ч юм нэг бол зөндөө хүний амжилтыг үгүйсгэж бас ярих тэ ер нь тэгэл явандаа л өөрсдөө бүгдээ оролцдог тийм. Тийм болохоор бас нэг хинд юу ярих уу бас нэг өөрөө юм ярих ч бол дүүнэртэй бол найзуудтай түгээгч бол бас тодорхой хэмжээний мэдлэгийг өөрөө олцсон байж тэр мэдлэгээ цааш нь дамжуулах хэрэгтэй юм л гэж байна. Тийм. Одоо би өөрөө бол нэг допинг контролын юм дээр бол яг тэр өөрөө чинь юу үзэл бол шууд яг надад бас тодорхой хэмжээний ойлголтсон тэрэн дээр бүр илүү ойлголт бол авчиж байгаа байхгүй. Тэр бол их гоё зүйл болсон. Харин тэгээд чи одоо жишээлбэл ийм баахгүй. Одоо энэ уургийг чинь одоо уухлаа бах болчдөг гэсэн ойлголт одоо ингээд нэг таард хоцорч эхэлж байна. Одоо болохоор нөгөө тариа тарихлаар амар болчдөг гэсэн ойлголт одоо яваад эхэлж байгаа байхгүй.
Тэгэхээр дэлхий дээр бол яг энэ юмыг хэрэгжилж байгаа хүмүүс бол маш олон байна. Одоо тамирчид те сая хүмүүс байгаа. Нэр яг үнийг хэлбэл маш олон хүмүүс байгаа. Тэгвэл одоо чи мистер олимпиад тэмцээн одоо үзчихсэн бол энэ топ 10 тамирчид сүүлийн одоо 5-6 жил сүүлийн 10 жил гэхэд баг ерөөсөө өөрчлөгддөг. Тийшээ болоод энэ бодичд бүгд орохыг хичээдэг байхгүй. Бүгдээрээ тийшээ одоо орж одоо тэр тэмцээнд орж одоо тэр топ тамирчидтай одоо зогсохыг хичээдэг байхгүй. Тэгэхэд тэнд байгаа тэр хитэн хуучны л нөгөө Dexter нөгөө Big Ram байна те. Rule Winkler байна те. Тэгээ Sean Rodden ч одоо бүр хөгшин одоо мистер олимп. Тэгээ эдгээр чинь ерөөсөө өөрчлөгдөхгүй байгаа шүү дээ. Ийшээ орж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр залуучууд доороос нь төрж орж чадахгүй. Тэгэхээр эн чинь яаж юм гэхээр яг л цэвэр генетик энэ маш олон сая хүн дундаасаа л тэр одоо топ 10 гэдэг чинь л яг энэ одоо юмыг хэрэглэх юм бол үнэхээр гоё болж чаддаг л хүмүүсийн нэг л байхгүй. Тэгэхээр энэ бол маш буруу ойлголт байгаа юм. Юм яах юм бол гоё болчихно. Тэрэнд бол найдалт байх угаасаа гоё болохгүй угаасаа. Харин энийг л одоо манай залуучууд бас одоо ярих дуртай сэдв гэдэг байгаа тийм. Энэ нь бол ямар ч одоо хүчний спортоор хичээлж байгаа хүмүүс бол ярих дуртай сэдвэнд амнаас нь гарч байгаа допинг. Наа чи допинг шаагаал юм гэждэг гэл. Өөсгөл наа чи бүгчүүдийн тариад. Тэгээд тэрийг ажиллах юм бол допинг шаа яагаад гайгүй болохоо мэдэх амархан шүү дээ. Гайгүй. Зүгээр натуралаар л маш өндөр үзүүлэлт байгаа шүү дээ. Натуралаар л одоо байглаас л одоо тэр фил хийдэг бол манайхан мэдэндээ тэр чинь ингээд одоо сагсчин бохгүй одоо сагсчин байхдаа тэнцэж ямар допинг бол сагсчин байх үедээ л бол одоо коллеж сурчлага болж байгаа хахад гар мар булчин ерөөсөө л айгүй хөгжсөн байдаг. Тэгээд жишээл бас нэг өөр тод жишээлх юм бол одоо тэр Силвиано гэдээ би яриад байгаа шүү дээ. Одоо тэр хүн жишээлх юм бол тэр онлоор би бэлтгэл ерөнхийдөө заадаг хүмүүс бол. Гэхдээ тэр хүн бол одоо тэр Карелин гэдэг одоо Оросын одоо маш том бүх байдаг шүү дээ. Төлөвд бүхийн одоо бусан аваад төлөв. Тэр хүн одоо Силвиано тэр анх орж ирэхэд бол ерөөсөө л тэр хүн одоо хувцас тайлаад харсан чинь гайхсан гэж байгаа. Юу юм чи одоо ийм жоохноос бүрст ийм том булчинтай байглаас юу ч хичээлдэг юугаар ч хичээлдэг юм жоох хөөхт ийм том булчинтай байж болт юм бол гэж. Тэгээд тэр тухайн үед бол тэр мэдээж тэр ямар ч юм хэрэглээгүй байсан юм. Тэг байглаараа. Тий. Мэдээж тэр чинь мэрэгжлийн тамирчин болох үедээ мэдээж тэр чинь тодорхой хэмжээний анаболик бол хэрэгжилж байсан тодорхой тэр чинь. Тэгэхээр эн чинь бол юу вэ гэхээр тэрийг мэдхэд бол маш амархан зүгээр юм чинь байглаасаа зүгээр ямар ч спортоор хичээлэхгүй байж хад одоо хуцаа тайлаа зогсоход л тийм том болчихсон. Тий. Цаанаас нь байглаа. Тийм хүмүүс л одоо шилхэнд мистер олимп ч гэдэг юм уу тийм тэмцээн. Одоо яг хоёул яг наад ярьж байгаа сэдвэр чинь одоо л би өөрийгөө одоо намайг л би өөрөө л гэрчлэн. Надаас өөр наа гэрчлэх хүн байхгүй. Би бол өөрөө гэрчлэх хүн би өөр. Яг хоёулаа саяны натурал дээр ярьдаг хамгийн эхлээл үзүүлэлт өгөх хэрэгтэй. Тэгжиж дараагийнхаа одоо тэр им тэрийнхаа хэрэглэхээ бүр ингээд дахицсан дахиад ингээд би яг өөрийнхөө одоо натуралаар ингээд явж байгаа одоо явж байгаа. Гэт яг хийдээ одоо та хинч итгэхгүй байгаа. Одоо Монгол бол уус итгэхгүй. Тэгээд ингэж явж байгаа. Би про тамирчин, мэрэгжлийн тамирчин болоход би ингээд надад ирээдүй байна. Одоо яг чиний ярьж байгаа. Одоо би байгалаар ийм үзүүлэлт. Байгалаар жишээлх юм бол одоо ийм үзүүлэлт би бас чамд бодлоо. Би бол чамд итгэхгүй байгаа. Бас л адилхан хүмүүсийн нэг нь. Чи хэрвээ үнэхээр байгалаасаа 400 кг сууж байгаа бол юм хэрэглэх юм бол чи амьд хөндлөлт шүү. Гэхдээ тэр станцлолыг хэрэглээд бол 400 та 500 гарц суухгүй. Тэр бол үлгэр том. Харин тийм. Тэгэхээр чи тодорхой хэмжээний юмнуудыг нь хэрэглэх юм бол тэр 525 болол энүү хүнд шүү дээ. Энд чи маш амархан байхгүй. Хэрвээ үнэхээр чи яг натуралаар бол. Жохон юмнууд гайгүй юмнууд ч гэдэг юм уу те хэрэглэл тийш очиж байгаа байхгүй. Тэгэл чи дэлхий одоо болж. Дэлхийн тамирч юм. Тийм. Миний одоо юу яаж байгаа юм бол ерөнхийдөө 5 жилийн дотор бол одоо л нэг ерөнхий яг тэр чиглэл рүү одоо яг 2 жил би бол яг өөрийнхөө явдаг юм. Тэгэл энэ бол нэг юм про тамирчин лөө. Одоо миний юу би одоо энэ 10 сард тэгэхээр бэлтгэн дээр очиж нэг натуралаараа гэдэг батлах хэрэг. Тий, хоёул яг наадах чинь одоо хоёул сая ярьсан шүү дээ. Чиний дууц үед чинь хамаалал би яг хоёулын бэлтгэлийн миний форумж гэдэг зүйл яг гоё болцсон чи ирээд миний бэлтгэл дээр манай клуб дээр би чам тий хоёул шууд хоёул тэрөө чи ороо тэгээд ирээ IPF чамаа ингэ шалгаад илэрхгүй бол бүр сайн байна. Үгүй хараа ингэнд хоёул хамаалал би чиний эхлээд чиний сорилтыг өгье. Би дараад нь тэр
холбооны сорилтыг үү. Гэхдээ би тэр холбооны нөгөө сорилтын дүн би гэхдээ тэр холбооны тэмцээнд би орохгүй. Зүгээр сорилтын дүн. Би одоо жишээлх юм бол өөрөө хуваараа жишээлх юм бол явж чад тэгээ тэр баадад ингээ хандаад гэх юм бол тэр бол боломжтой байх миний бодлоор. Би судалсан яг одоо тэгж явах болцсон гэж. Одоо жишээ нь би нэг холбооны тамирчин ч юм уу эсвэл нэг юм байж ижил тэр тодорхойлтыг үндэслэж явах юм л. Түүнээс дураар очиод би шууд хав би ингэгээд ингээд бол бас хэцүүлсэн гэд би холбогдсон бас. Тэгж. Тэгээд хоёлаа яг миний бэлтгэлтэй өдрөөр манай зааланд нэг морилж ирээрээ. Тэгээд ирээд нэг өдөр миний бэлтгэлтэй яваад яг тэр 440 нөө миний одоо би одоо 500 аавна гэдэг ба. 500 кг авдаг үстэн ч 440 байна уу. Яг би чиний хажуу чи тэр жинг чи миний 500 авах юм бол дэлхий чамд итгэхгүй заяа зөвхөн монголчууд шүү дээ. Үгүй би 500 аавна. Тэгээд гэх юм бол хоёулаа дэлхий даяар алдчих. Одоо энэ хүмүүс бас энэ ямар солиорсон гэж юм ярьж байна. Тэгтээ бол энэ харахад л хүн төмөр өргөд болохоос энэ бол зөвхөн сэтгэл зүй спорт гэхгүй. Би сэтгэл зүй одоо би энэ 500 аавна гэсэн сэтгэл зүгээ би айл тэр 440 суусныхаа маргаашнаас би толгоонд орж ирсэн. Би 500 бол би 12 сар мөн 1 сар гэхэд би 500 би авнаа гэсэн юу батсан баг. Тэгтээ манай монголчууд ч биений доошных амар дуртай шүү дээ. Тэгтээ яг хөө тэр ид одоо бол би тасцсан шүү дээ. Тэр хүн юуг намайг хүн адилхан хүн болгон нэг ном 11 ном уншаад 10 өөр юм ярьдаг л гэж л баг. Тийм болохоос тэгээд яг тэр хоёулаа яг бэлтгэлээр чи тэр яг тэр жинг яг чин үдэрээ хар яаж яат юм бэ? Яаж авахар ямар юу юм бэ? Тэгээ маргааш нь хамаад хоёулаа буцаад яг тэр өдөр хоёулаа хотод цугаар ирээд паккалинийг өнгөрчлүүлээд юм уу хин халбар. Тэр юу гэдэг асуудал манай үзэгчд сонирхолтой байж магадгүй. Тийм тэгж бол миний хувьд бол бүр тийм амар сонирхолтой бас нэг юм шүү дээ. Гэтэ хараа үзэгчд бол сонирхолтой байх л та. Ерөнхийдөө чи баталж чадах юм бол эн чинь маш том зүйл шүү дээ. Би бол би өөрөө л үнэлж би өөрөө л мэднэ. Өөрөө л гэж чинь ерөнхийдөө би явж. Түүнээс би одоо энэ үедээ 24 цаг хамт байхгүй юм чинь. Би 24 цаг хамт байхгүй би яаж мэдээ. Тийм одоо хоёул ингээд гараад ингээд яа гэхээр чи бол намайг голоод авч чи одоохондоо форумг байгаа гэдэг тийм. Тэгээ би ч юм хэлж би форум 330-аар 3-аар 2 суугаад фэйжн дээр 230-аар шахаад ингээд яг хөө тэгтээ яг хөө тэгж байна. Чи юм хэрэгэлсэн байж байгаа тэгээ юм чинь гарцсан үед чи 330 руу унтсан байна л гэж. За тэгж болно. Тэр тэгж ойлгож болно. Тэгтээ яг хөө миний одоо энэ форум бол би одоо сар гараа ерөнхийдөө бэлтгэл 2 сар бараг бэлтгэл 6 сараас хойш штангийн бүгжүүдтэй нэг гал гарснаас хойш өлегтөө бэлтгэл хийгээгүй жаад одоо яг заалны засвар зогсоод одоо энэ 9 сарын сүүл ихээр одоо сүүлээс штангийнхаа бэлтгэл би яг 11 сарын сүүлэхэд надад бол 45 оны хугацаанд 42 сарын дотор би буцаад форумд очиж. Тэгээ шинэ жил чинь 500 гэвэстэй. Шинэ жил гэхээс өмнө би 11 сар гэхэд бол 440 аав. 500 дээр нь 60 кг нэмэхэд дахиад 2 сар хугацаа шаардсан. Тэгэхээр би 12 сар мөн 12 сар заамжих бол 1 сар заамжаад би бол 500 аав. Тэрийг бол би бат хийлж байгаа. Тэгтээ өнгөрч юм шиг яг надын сэтгэл зүйн хүн ихлэ сэтгэл зүйгөө бэлдэх хэрэгтэй. Сэтгэл зүйгөө бэлдэж би нэг дийлнэ гэж л би ингэж ярьж байгаа. Хүмүүс дийлэхгүй ч ингээ би бол яриаггүй шүү дээ. Худлаа агааны юм бол надад нөөц байгаа бол би ингэж байгаа байхгүй. Над нөөц байхгүй. Аман гол нь раваар шүү дээ. Манай үзэгчтэй. Раваар 500 сон гэдэг байгаа юм дээ. Тэгэхээр 440-оор сууж исэн бичлэгийг нь бол хүмүүс үзсэн баг. Тэр бол сандал дээр сууж исэн байна. Тэр сандал дээр сууж байгаа нь болохоор яагаад яаж вэ? Би яг нэг 90 градусын одоо энэ чи тэрний сууж байгаа сандлаас намхан. Яг ингээд суугаад хажуугаас хараад яг 90 градусын хэмжигдэх сандал байхгүй. Манай клубүүд жижиг сандал. Тэр сандал дээр би зөрүүд 90 градусыг сууж одоо яг 90 градус шүү гэдгийг л зүгээр бодож байгаа. Түүнээс бол өөр тэр сандал тэр зөвлөлтөөр сандал тавьсан доор. За ямар ч лсэн нэг юм өгчлөлтэй юм дээр ингээд юу амар юм дээр юу ятаж байна. Тэгээд мэдээж энэ үнийг бас натурал гэдгийг нь бас хэрвээ нотлохыг хүсэх юм бол та бүхэн гол нь реакцаа үзүүлээрэй, комент бичээрэй. За тэгээд дараа шинжилгээ өгөхт нь уулзцгаая. Нэг бол би бас тэр хөтлийн хөтөл сум дээр очиж бэлтгэл дээр нь бас очиж зураг авч бас болно. За тэгээд тийм үтхийг үзэх юм бол та бүхэн бидийг бас дэмжиж лайк бас шеэр мэр хийгээд үзэл хандлт их байх юм бол бид нэр бас цааш нь хөгжлүүлээд явах болно гэж хэлмээр. За ингээд уулзтаа түр баяртай. Тэгээд чамд ингээ амжилт хүсье. За баярлалаа.